Уурлын нутгаа бусдад алдаагүй бурхан гойсон ч үл өгөх тангарахтай хич таны гавья анх бол 1998 онд харуулын даргаар одоо энэ ангид анх ажилд орж ирсэн. Харуулын дарга гэдэг. Тухайн үед чинь шууд отряд дээр харуулын дарга болтог 45 хоногийн курс яагаад. Тэгээд тэр 45 хоногийн курс тамрагтаад бүр 95 онд бол энэ ангид цэргийн алба хаасан. Тэгээд 98 онд тэр харуулын даргын курс суралцаад тэгээд харуулын даргаар авдар хараа тэнцэд авдаг томилогдоод тэнд анх харуулын даргаар ажил амьдралаа гаргах эхэлжсэн та. Хилэн болох байгууллага гэдэг энэ том байгууллагатай би ажил амьдралд одоо анх ажил амьдралынхаа гарааг эхэлснээс хойш энэ байгууллагаар л ажиллаж амьдарч одоо ч ер нь манай хүүхдүүд маань бас ингээл энэ байгууллагатай холбоотой л ажиллаж байна. Би ч ер нь удам дагсан хэлчин гэж боддог юм. Манай аав хилэн болох байгууллага бүр тухайлбал энэ ангид бүр ажиллаж байсан. Ээж маань энэ ангид бас ажиллаж байсан. Тэгэл ер нь удам дагсан хэлжтэл байна та. 3 дахь үеийн хилжит маань одоо тэгээд эхнээсээ манай хүүхдүүд одоо хэлий салбар тэгээд отрядын төвгээд ажиллаад байж байна та. За манай гэр бүлийн нэг бол Баатар Огтод ас цэцэг гэдэг эмнэлгийн байгууллагад ажиллаж бод одоо өнгөрсөн намар гавьяаныхаа амралтанд гарсан байгаа. За би тэр 6 хүүхэдтэй том уу маань хэлийн стафт салбарын орлогчоор ажилладаг. Тэгээд нэг охин маань бас мөн хил хамгаалах байгууллагт бол ер нь манай хүү охин хоёр маань ажилладаг. Тэгээд хүргэн бэрүүд нэг охин маань онцгой байдлын газар ажилладаг. Ер нь л голцоо цэргэнтэй. Дунд хүү маань одоо батлан хамгаалахаас сурч байгаа. Одоо бас л яванда хилчин болох юуг л бэлдэж байна та. Харин дунд хүү маань яг цэргийн мэргэжил эзэмшинч гэж яагаагүй маа шууд хөгжимд их сонирхолтой. Тэгээд хөгжмөөр явж байгаад одоо батлан хамгаалахын хөгжмийн сургууль сурч байгаа. Тэгээд ер нь бол цаашдаа хил хамгаалах гэдэг байгууллагад ажиллана. Аваа би орж болох уу л гэдэг. Минийхөө сураа төгсчгөө гэх юм бол өртөө асуудалгүй гэл. Гэр бүлийн цаг ер нь таарах шүү. Стол нөгөө сайн хайны хүчинд л явж гин гэдэг шиг ар гэрийн асуудал бол манай эхнэр л бүхнийг зохицуулаад байж байдаг. Би ч ер нь тэгээд өглөө гараад ер нь манай хүмүүс заримдаа 10 гаруй хоног өдөр яваад ирэхэд одоо сайн байна уу гэдэг өөдөөс орж ирэхэд тэгж хийдэг. Тэгэл ер нь сайнны өвчнөд л ар гэрийн асуудал зохицуулагдаад явдаг та. Би ч одоо тэгэл ер нь байхасаа байхгүй нэг шахуу. Хөдөө ер нь голцол хөдөөгөр явчихдаг. Тэгээд энд ирсэн ч бас гэртээ тогтохгүй шүү дээ. Ирээд энд байх хугацаанд машиндаа үйлчлэгээ хийн. Дараагийн дэврэлтэндээ бэлтэнэ гэдэл машин руугаа л гэл явчихдаг. Тэгээд ер нь эцэг өвхийн хуралд ер нь сууж үзэх өгөхөд болно доо ер нь. Ер нь манай хил хамгаалах байгууллагууд сүүлийн үед бол сүүлийн үеийн техникүүдээр хангагдаж байгаа. Анх намаа ороход би ч анх орохдоо бол УАЗ 39-94 гээд одоо бидний хэлдгэр Премьер маркийн машин дээр анх жолооч шилжин жолооч болоод хилийн став томилогдсон ажиллаж байсан. Тухайн үед бол нөгөө 66 гэдэг машин дөнгөж ашиглалтнаас гараад тухайдаа тэр машинуудтай болсон. Тухайн үед бол их сайхан байсан шин техниктэй болчлаа. Өрдөөр их сайхан одоо тэгэл ямар ч бартаа саатан дайлтгүй боллоо гэж хэлсэн. Одоо бүр улам л боловсронгуй болоод Навара Ланд 76 гэдэг. Одоо миний энэ машин маань гэхэд л тухайн үед чинь чиргүүлтэй 430-ын ачааг л одоо миний энэ машин маань хилийн стат төрүүлээд явна шүү дээ. Тэгж бодохоор л ер нь хүчин чадал ямар ч гэсэн дэгдгийн ангалт юмнууд бол хийгдэж байна. Сайн болж байна одоо. Хуучнаа бодох юм бол. Чин жолоочоор бол 2009 оноос эхлээд одоо болтол ажиллаж байна. Тэгээд хилийн став, Баян уулын хилийн отрядад ажиллаж байсан. 2009 оноос л хойш одоо хүртэл ажиллаж байна. Ер нь зам аргууга хилчин жолооч нар бол хаагуур нь яаж явах вэ гэдгээ бол бүгдийг нь мэддэг. Зуны цагт явж болохгүй зам байна. Өвлийн цагт явдаг зам байна гэд бүр тухайн орно газар нутгаа бол ер нь судалсан байдаг юм.
хаагуур нь яаж явах уу гэдгээ бол бүр нь мэдсэн. Бүр аргаа ятахад замгүй ч гэсэн яваад хүрх газараа ер нь хүрх чадварыг бол эзэмссэн л байдаг та. Хилчил жолооч нар бол тухайн ялангуяа тэгээд тухайн заставын жолооч нар бол тэгэл хэдий таагуур нь хаана хөлийн зөрчил боллоо гэхэд хаана ямар хугацаанд хамгийн түргөө очиж болох вэ гэдгийг л ер нь нарийн судалсан тийм л хүмүүс байдаг шүү дээ. Хариуцсан хэсгийн тэр улсын ялгамгалтанд маш чухал үүрэг оройлыг гүйцэтгэж байгаа. Тэр олон хүний амь насыг хариуцж яваа. Мөн тэнд гарсан одоо цагийн байдлыг өгсөн үед бол хамгийн түрүүнд яаж очих вэ гэдгээ бүр нарийн тооцоолсон. Ер нь тэр хилчин жолоочин байхгүй бол ер нь тухайн зөрчил болсон газар орнотогт яаж өрөх үү гэдэл асуудал тулгарна л та. Тэгэхээр хилчин жолооч нар бол ер нь хилчтэй ер нь шилдэг хүмүүс л байгаа шүү дээ. За өнгөрсөн 24 онд анги байгуул унсан тодорхойлж одоо хилэг магадлах байгууллагын тэргүүн дээд шагнал сүлдэт багна гэдэг шагналаар шагнагдсан бэ. Энэ шагналаар шагналсандаа маш их баяртай байгаа. Удирдлага хамт олондоо маш их баярлалаа. Ташрамд дуртахад хилчин хүн болсны бахархал гэх юм уу та ер нь хилчин гэдэг овгийнхаа өмнө хилчин гэдгээр овгуулж яваа хүн бүрийг л ер нь хүсэж мөрөөддөг шагнал баг. Тэр ч утгаараа хил хамгаалах байгууллагын тэргүүн дээд гэж нэрлэгдсэн шагналаар шагнагдсан та. Маш их баяртай байгаа. Хамт олонныхоо энэ одоо надад түлээлгсэн итгэлийг л дааж явах юмсан л гэж бодож явна та. Ямар ч үед бол бэлэн байх нь ойлгомжтой. Тэгээд явхад хүндрэлтэй замуудаар л явж байгаа онцлог юм бол гэж би боддгийг. Тухайн хилийн хэсэг чинь тэр болгон машин дээр яваад ахгүй. Тэгээд байгалийн нөгөө цас шавартай үед бас тэрийг хэдийд яаж туулж хилийн цаставтай хангалт ачаа бараагаа хүргэх үү. Тэр мөрнөөс эхлээ тэргүүрэл онцлог бах гэж боддгийг. Яг одоо ч одоо зам харилцаа сайжирсан. Бусад жолооч нар бол ер нь голцол төв саад бартаа бахта замаар л явчихж байгаа. Тэгээд яг хилийн хэсгээр явхад бол байгалийн ер нь бартаа саадыг л тэрийг л даван туулах чадвараараа хилжин жолооч онцлог байгаа гэж миний хувьд боддгийг. Гэхдээ онцлог юм гэвэл өнгөрсөн жилийн зуднаар л манайх чи хилийн 10 цаставтай 10 цастав хаа одоо нөгөөдүүлээ галалт болохгүй тулд явах бол тэрл мал жоох нөгөө цас цудны байгалийн юунаас шалтгаалаад хүргэлт маань хоошлогдоод одоо цаасанд суух одоо тэгээд нэг цастав руу очих гэж л өргө өдөржингийн юм болж байгаа. Тэгээд тэндээ хүргэж өгчөөд буцах хооронд нөгөөдүүл маань галалчих гээд байдаг. Тэр өнгөрсөн жилийн зуднаар л ер нь жоохон бажигдсан та. Тэгээ цаставууд маань галалчих гээд зэрэгдэн даарч ирчих гээд ер нь дууслаа та хаана явна уу? Хизээ ирэх гэж нэгэд уцтаад л архи. Тэгэхэд л жоохон хүндрэлтэй байсан да. Бусдаараа ч бол гайхваа. Яг тэр саад хүндрэл бэрхшээл тохиолж байгаагүй. Тэтгүүтээ суугаад одоо тэгээд энгийн амьдралаар амьдрна гэхэд одоо хилийн энэ амьдралаа үгэлэндээ хил хамгаалах байгууллагад энэ том айлд анх ажилд ороод одоо үдий 18 жил хүртэл хугацаанд ажиллаж байсан энэ амьдралаа их өгүүлэх бах. Одоо энэ авсан техникээ тэгээд одоо энэ хэдийн цаставаараа хангалт үйлчлэгээ үргээд явж байсан одоо тэгэл энэ сайхан амт толнол өгүүлэндээ орж байгаа юм бол одоо тэгэл эргээ тээвэртэй явахгүй хэдийн цаставаараа тойрохгүй гэдэг л жоохон орцох зүйл маань байна та. Уурлын нутгаа бусдад алдаагүй бурхан гойсон ч үл өгөх тангарахтай хичиг таны гавья өнхөд дурсагна хүүчин таны суулдрын магтан